бүтээгдэхүүний 50% төрүүл эдийн засагт аюул учирна гэж үздэг. Өрийн хамаарлыг төрөх хувийн хөвшлийн зээл тусламж бондтой хамтхан тооцдог бол манай улсдаа ганц төрийн тавьсан өрийг л өөр хэмээн статистикт оруулдаг юм а. Гэтэл төрийн тавьсан өр хэдийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50% хүрсэн тул эх онд засгийн газрын авахар төлөвлөсөн 2.1 тэрбум ам.долларын бонд боломжгүй зүйл болон хувирчаад байна. За 2016 онд засгийн эрх авах намд эдийн засгийн том дарамт ирнэ гэдгийг эдийн засагчид хэдийн хэлж хэллээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг өр биш хэмээн зүтгсээр байгаа юм. Монгол банк менежмент хийж төсвөөс нэг ч төгрөг гарахгүй асуудлыг шийдвэрлсэн гэх боловч сангийн ам жилийн хүнд нь 70 сая ам.доллар төлж байгаагаа олон нийтэд мэдээлжээ. Манай засгийн газрын өр аль хэдийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70% хүрсэн. Төрөх хувийн хвшлийн өр нийлээд 7 тэрбум ам.долларт хүрч бид хүссэн хүсээгүй төсвөө чангалах цаг ирчгээд байна. Дээр нь Just Group олон овоотын ортыг жишүүлэн Өмнөд Африкийн бүгд найрамд улсын стандарт банкнаас том зээл авсныг Эрдэнэ төлөвлөр баталгаа гаргаж өргөсөн 400 сая ам.долларын өрөөнийх нь сая тус улсын дэд эрх хэрэгжиж айлтсан. Бидэнд том сануулга болж байна. Эзэн Чингис хаанаараа өгүүлсэн бондын өр байна Монгол улсын тийм ээ. Энэ үрийн эхний 500 сая долларын өрийг бид нар 2017 онд төлөө штэ. 17 онд. Тэгэхэд бид нар одоо энэ жил хийж байгаа нийт хөрөнгө оруулалтынхаа 80% тэнцэх хэмжээний мөнгийг төлөх байхгүй. Монгол улс бүтэн жилд хийх хөрөнгө оруулалтын 80% тэнцэх мөнгийг нэг хэн жил төлөх нэ. Тэгэхээр энэ маань хүндрэл дагуулах уугүй юу дагуулж таарна штэ. Тийм учраас яг үгээр ерөөсөн Монгол улс өөрөө юм өнөөдөр яг бид нар өөр тавиад энэ чанараа сайхан л байж байна тийм ээ. Маш одоогоо сайхан зүйл хийлээгээд ингээ ярьж ил байна. Магадгүй эргээд нөгөө өөрөө төлөх болоод ирэх үедээ байдал ямар байх вэ гэдэг ч бас эвгүй байдал нөхцөл үүсчих гээд байгаа байхгүй. Бонд гарган хөрөнгө оруулалт хийх гэж зээл авч байгааг хинхүү ойлгож байна. Асуудлын гол нь зээлийн үр ашигтай зарцуулахад хүндрэл гарч чаддаг байгаа юм а. Авцсан барьж байгаа нь сайнч авцсанаас уусан ашигаар бондын мөнгийг төлнө гэвэл зангын үйлгэр гэдэг нь тодорхой. Бусад салбарт хийсэн хөрөнгөч гэсэн шууд ашигаа өгөхөргүй байгааг эдийн засагчид бүхэндээ ярьж байна. Манай улс өөрөө ярахаар яг үгээр зөвхөн засгийн газрын хөрөөр яриад байдаг. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 50% тэнцлээ гэж ярьж байна тийм ээ. Бусад гадаад улс орн болохоор нөгөө хувийн хвшил төрийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага засгийн газрын бүх өрөө нийлүүлээд манай улсын өр юм байна гэж ярьдаг байхгүй. Тэгтэл Монгол улс болохоор зөвхөн засгийн газрын өрийг ярьж байдаг. Яг нь өнөөдөр маш хэмжээний мөнгө олж ирээд янз бүрийн цэцэг ургамал тариад зам талбайгаа янзлж болно л да. Эргээд бид нар тэр цэцэг тарьсан зам зассан юмараа тэндээсээ мөнгө олж чадахгүйгээс хойш тэрийг яаж төлөх үү гэдэг асуудал хамгийн түрүүнд ихний хэлсэн бодож үзэх хэрэгтэй байхгүй. Энэ бол ерөөсөө цэвэр ард түмний нормон дээр л үүрэгт татвар төлөгчдийн мөнгөөр төлөх мөнгө. Яг нь зарим нэг хэсгийг нь бас бизнесээ дэмжих зорилгоор хөнгөлөлтөд зээл хэлбэрээр олгосон юм л дээ. Гэхдээ энэ бол өчүүхэн байх хэсэг. Ер нь бол бид өнөөдөр үйлдвэрлэлээ дэмжиж, бизнесээ дэмжиж Монгол улсын эдийн засгийн хөгжил тодорхой хурдц гарч ирэх байхгүй. Төрийн тавьсан өр хэдийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50% хүрсэн тул эх онд засгийн газрын авахар төлөвлөсөн 2.1 тэрбум ам.долларын бонд боломжгүй зүйл болон хувирчаад байна. 2016 онд засгийн эрх авах намд эдийн засгийн том дарамт ирнэ гэдгийг эдийн засагчид хэдийн хэлээд эхэллээ.